болох нэг учрал гэдэг эмэгтэй байдаг шинэхэн итгэгч тийм үү. Тэгээ надад нэг мессеж явуулсан байсан. Уучлаарай та болчих. Би өнөөдөр би ярьж амжаагүй болчлоо тий. Учир юу вэ гэдгсэн чинь. Түүний нөхөр нь өнөөдөр нэг капчикны махыг бэлдээд амар тунч завгүй байгаа байхгүй юу? Манай нэг гол сүр маань. Тэр хүн байхгүй бол тэгээд дээрээс л бүх салбар, бүх зүйл зогсон байдал царцсан болно гэсэн үг. Тэр нөхөр нь маш олон эмэгтэйчүүдийг баярлуулах гэж тунч завгүй яваад байдаг. Тэгээ манай учрал маань яасан гэхээр за би өнөөдөр нөхөртөө тусдаа шийдлээ тий. Нэг аяг цайг хийж өгөхгүй болохгүй нэ. Ойр жоохон хоошоод махсаад байгаа. 7 маштай шүл хийх гээд зургийг явуулчихсан надраг бүр. Вау. Үнэхээр гатаархмаар байгаа юм чи. Тэр үнэхээр сонголтоо зөв хийж түүний сонголтыг бол мэдээж хүндлэв яах вэ? Хэдийгээр эзний өдөр байгаа ч гэсэн нөхөр нь олон эмэгтэйг баярлуулах гэдэг. Өөрөө болохоор ганц нөхрөө баярлуулах гэдэг. Тэр нэг юм ангой байдаг байхгүй юу? За энийг жоохон эвгүй ангой. Гэхдээ айгүй гоё эвтэй болох чи зэ. Мартин 8 болохоо тэгэхээр олон эрэгчүүд бол цаанаасаа нэг тийм өөрөөсөө нэг тийм хинч тоогоогүй бахт өөрийгөө сойгоод нэг догдоод идэг ш таас. Тэгээд энэ үгээр юу гэж маш олон эмэгтэйчүүдийг баярлуулах хүсэл байгаад идэг. Тэс нэг юм ангой байдаг юм байна. Эхнэр нөхөр хоёр ингээд мөнхөн ус руу явцсан чинь эхнэр нь том таягчиж гинэ. Нөхөр нь мөнхөн ус тагааг эхнэр нь хараад "Гүй бурхан минь чи яасан шудраг бус зүйл болоод байна. Би уг энэ насаараа тууш нөхөртөө л үнэж явсан юмсан" гэл. Гэтэл би өнөөдөр энд байна. Нөхөр маань би ми мэдхнээ бол айдаа би тэгж бодохгүй байна л гэсэн чинь. Бурхан хэлж ийн. Уучлаарай танаа нөхөр чинь амьд ахуйд маш их олон эмэгтэйчүүдийг баярлуулж авсан байна гэсэн. Харин та энэ амьдралдаа ганцхан эртийг баярлуулж авсан байна гэх. Гэхдээ үүсийнхэн дагуу шагналаа авч ийнэ гэсэн байна. Тэгээ тэр шиг өдөр бас баяр гэж хэтэрхий хэлбийвэл бид нар бол яах нь вэ? Бид нар бол мөнхөөс орхон тодорхой. Эмэгтэйчүүд харин яах нь бол тээ. За энэ бол нариган байл та тэгээд. За өнөөдөр бүгдээ юуны талаар ярих вэ гэхээр тусгай сэдв байгаа тийм үү? Хэдийгээр энэ сар бол миний хамгийн дуртай сэдв болох сайн мэдээний үйлчлэл ба агуу захирамжийн талаар байгаа боловч өнөөдөр эмэгтэйчүүдэд зориулаад бас за ер нь би тодорхой мөнхөөс тодорхой болсон. За эмэгтэйчүүдийн зориулаад тусгай ном бол сургаалт үс номын 31 дэх бүлэг хамтаа гаргая. За сайн байна уу? Манай нэг хүмүүс мань ирсэн байх нь зарим. За дараа нь танилцуулъя. За сургаалт хуучин гэрээний сургаалт үс номын за 31-ийн 10-аас 31 ишлэг бүгдээ хамтдаа. За энэ цаг мөчид би эндээс дуудаад өгье. Магадгүй орчуулгад бүгд зөржөөж болно. За би эндээс хараад уншчихъя. Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй. Эр нөхөр нь түүнд итгэлэн тавих хагаад эд олзон эс хомсдно. Бүхэл амьдралынхаа туршид нөхөртөө тэрээр мууг бус зөвхөн сайныг л хийнэ. Майланг ноосыг базааж маш баяртайгаар гар нь ажиллана. Хоол хүнсээ хол азраас зөөхнө. Худалдаачны хөлөг онгоцууд мэтэ. Харуу бүрийгээр тэрээр босож хамаг бүлдээн унд цайгаа бэлтгэнэ. Зааварчилгааг нь шивгчин бүсгүүлдэ зааж бас хэлнэ. Зааж бас яана гэнэ үү? Хэлнэ. За цаашаа газрын нэгтлэн үзээд худалдан авна. Гарынхаа үр жимсээр тэндээ усан үзэм тариална. Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж гараан хүчтэй болгоно. Үйлс нь бүтэмжтэй байгааг тэр мэдэх тул динлүүн хүртэл шүнд үл бөхнө. Гар нь ээрүүл дээр зэхэстэй. Хуруунд нь ээрүүлийн дамар бариастай. Ядуус гараа тэрээр сунгана. Гачигсдад гар нь дэлгээстэй. Гэр бүлийнхэн төлөө тэрээр састад үл айна. Гэрийнхэн нь хэдийнэ давхар хувцастай байна. Бүтээлгүүдийг өөртөө урлан биеэн ёрог давууны нэл ягаанаар хувцаслана. Нөхөр нь голдон хаалган дээр нутгийн ахмуудын дунд сууж байхдаа хүндлэгдэнэ. Ёрог давуу хийж тэрээр түүнийг худалдана.
бүс бадаавг худалдаачдад бас нийлүүлнэ. Ийм нэг нь хүч чадал хүндэтгэлээр хувцаслана. Тийм нэг нь эх өдрийг инээн баярсан угтана. Цааш нь. Мэргэн ухаанаар амаа нээж энерлийн сургаалыг хэлэн сургамжилна. Орон гертэ тэрээр санаа тавина. Залхуурал гэж үгүй. Бүр хүүхдүүд нь өсөж өндийгөөд түүнийг ерөөнө. Ер нөхөр нь ч түүнийг магтан олон эмэгтэй зүтгэлтэйч чи тэднээс илүү билээ гинэ. Дур булаан байдал хуурамч, гоо үзэгсэн ч хоосон тул эзнээс эмэгч эмэгтэйл магтаал авах учиртай. Гарынх нь үр жимсийг түүнд өгөө. Гавьяа үйлсэн түүнийг үүдэн халана магтах болтугай. Амен. За ингээд сүүлийн орчуулгад уншаар ингээд яг наалдаж их бас хэцүү байдаг. Хуучин орчуулган дээр нэг гоё үг гэдэг байхгүй. Хин 13 тэгш тэр эмэгтэйг олж авч чадах вэ гэдэг үг гэдэг байхгүй. 13 тэгш эмэгтэй байна гэдэг энэ үг маань өөрөөд маш чадварлаг бүх талаараа төгс төглөөр эмэгтэй төрсдгийг хэлж байна тийм үү? Энэ бол боломжгүй зүйл юм а гэж хэлж байгаа байхгүй. Ийм эмэгтэй алт эрдэнэсээс үн эрдэнэсээс илүү үнцэнтэй зүйл юм а гэж хэлж байна. Бид нар зам дээр гарах юм бол заяа нэн байдаг гэж ярьдаг ч гэсэн яг цагт болохоор бол алт эрдэнэсээс олддгүй шүү дээ тийм үү? Тэр бол байх ёстой газар байж идэг. Тэр бол байх ёстой чуулган дээр байж идэг. Тэр бол байх ёстой хөрсөн дээр ургаж яадаг байгаа. Гэтэл эмэгтэй хүнийг юутай харьцуулж ирэхээр тэр алт мөнгнөөс илүү гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол жирийн нэгэн нүд жирийн нэгэн эр хүн бол хайгаад олох ямар ч боломжгүй гэж хэлж байгаа. Үнэхээр олоод авчвал тэр хүн бол түүнийгээ төлөө бүх эд хөрөнгөө дэнжин тавиад түүнийг олж авахын төлөө байдаг тийм үү? Хэрхэн худалдаач хүн бол. За тэг өнөөдөр энэ төгс төгөлтөр буюу 13 тэгш алдаа зөрчилгүй төгс төгөлтөр Монгол эмэгтэйгийн талаар ер нь хэн яриад байгаа вэ гэхээр нэг зүйл байна. За эмэгтэйчүүд та нар би нэг зүйл хэлье шууд. Ер нь эрчүүд ер нь эмэгтэйчүүдийг юм бүх талаараа төгс төгөлтөр байгаасаа гэж хүсдэг гэж ер нь та нар бодож байна уу? Тэ. За энэ бол үгүй шүү. Энэ бол цэвэр бүжиг гүтэлэг шүү гэж хэлмээр. Учир нь юу вэ гэвэл Библиэлд Ламех гэдэг залуу хаан ямар ч туршлагагүй, гэр бүлийн ямар ч мэдлэггүй, тийм эмэгтэйн талаар ямар ч мэдлэггүй хаанд ээж нь зөвлөд байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгсэндээ танай хадам ээж чинь өөрийнхөө хүслийн жагсаалтыг хүүдээ тулган шаардж байна гэсэн үг. Ирээдүйн гэр маань ийм байвал зохистой гэдэг. Бодлайг бол бүгд энийг унших уу? 31-ийн 1-ээс хэлж штэ. Хаан Ламуэлийн үгс буюу эхэн түүнд сургамжилсан мэрэгэн үгс. Хүү минь ээ, хэвлийн үр минь ээ гэж байгаа л үр минь гэж байгаа л бүр бөөсөлж байгаа л ярьж штэ бүр аа. Нөгөө нэг хаан мөн байхгүй штэ. Ялцгаа үр минь гэж байгаа л цаа чин бол амар эмхтэйчүүд айдгийн шүү гээл те. Айлаж байгаа л хөрийг хинч биш болгож байгаа л тэгээд нөгөө нэг гоё хүслийн чагсаатаа хэлж штэ. Тийм учраас ер нь бид нар л та нар дэлхийгээр явж байгаа янз янзын юм үгнүүд байдаг бол битгий сонсоорой. Библийн хэлж байгааг л сонсоорой. Амен. Маш их говьд хата өгнөд их явдаг. Тэгээ Монголд яагаад ч юм нэг юм би заавал нэг бас нэг хошин шиг ярьчээ тэгээ. За сүүлд нь та нарыг өөлөх гэдэг учраас. Тэ. Нэгэн нөхөр эхнэрээ алдчихад хайж ийн гэнэ өглөө. Цагтаар очиод уулзлаа эхнэрээ олохоо байлаа алдчихлаа гэсэн. Тэгээд хайгаа тэр удаж байгаа гэсэн. 2-3 цагт болж ийн гэнэ. Тэг ямар уцтаа гэсэн технэр чинь гэсэн чи. Гэрийн уцтаагаа гарлуу яалаа юу юмслаа гэсэн. За дүүрч үү. Ус хэсэг нь ямар юм гэсэн чи. За яалаа одоо ягаан бэл үү бооцсон бэлөө нэг нүур амаа бууцсан би сайн санахгүй байна гэж хэлж байна. Тэгээ гарахтаа юутай гарсан юм гэсэн чи. Нэг машин аваад гисэн байна гэнэ. Ямар машин гэсэн чи. Цахан өнгийн 4 дугуй өфүү. Хойд гэрлийнхаа доор жоохон баг зэрэг зураастай 50,000-д бензин хийсэн байгаа. Амар сайн яриад ингэ тодорхойлоод. Тэгээд цагдаа нөгөө ойлгосон ба шүү дээ. Чи ер нь ихнэртэй биш машиндаа санаа зовоод байгаа юм уу гэдэг. Тэ. Та бүхэн хэлэхгүй юу? Миний машин гэж хэлдэг. Тэгээ миний ихнэр гэж хэлдэг. Болохгүй байгаа даа. Миний машин
юу гэдэг вэ? Манай эхнэр гэж ярьдаг шүү дээ. Миний гэж хэлэх, манай гэж хэлэх хооронд тэнгэр газар шиг зөрүү байгаа шүү дээ. Ирчүүдээ тэрийг хүлэмжшүүлж гинөө. Тэгээ бид тэрийг мэддэг учраас бас цаагараа эмэгтэйчүүдийг баярлуулах гэдэг юм аа. Алдаа зөрчил ойлгодог учраас. За. Бид энэ цаашаа юу харах вэ гэхээр ишлэлийн бүгдээрээ ерөнхийдөө энэ орчин цаг үед жоохон буулгаж юм уу? Тэртээ одоо нэг 3000 жилийн өмнө бичигдсэн байгаа энэ үгийг орчин цаг үед бид нар энийг яаж унших хэрэгтэй гэдгийг харж байна гэж. Ер нь хүн бол өөрчлөгдөхгүй. Хатам ээжийн хүслээр бол өөрчлөгдөхгүй юм байна. Ямар ч цаг үед. Тэгээд 11 дугаар ишлэлээр бид харах юм бол ер нь нөхрийн түнд итгэлээ бүрэн тавина гинэ. Эд олзон эс сомсдно гинэ. За энэ ямар итгэлийн тайлбар яриад байна гэхээр өөрөөсөө өөрөө өрхийн тэрэгний хувьд бол за нэг зохих ёсны нэг байр суурь байгаа. За нэг зүйлийн тамга тарна. За бусдын эхнэр мэднэ гэдэг тийм итгэл энд байрч байгаа. Бид нар Йосефийн түүхийг харах юм бол Йосеф Потифар гэдэг өөрийнх нь захирагч байсан тэр шоронгийн харгалзагчийн гэрт маш итгэмжтэйгээр амьдарсан байгаа. Боол болж худалдагдаад. Тэгээд тэр амьдралын турш юу хийжсэн гэхээр эзэнийхээ итгэлийг олоод тэгээд эзэн бүх талаараа итгэсэн байгаа байхгүй. Гэрийн бүх ажлыг даатгаад түүнийг гэрийн даамал болгосон байгаа. Тэгээд түүнд эхнэрээ хүртэл даалгасан байгаа шүү дээ. Итгэсэн байгаа. За энэ бол Йосеф бол манай эхнэрт хөрөмж гэж байхгүй тий. Амар итгэмжтэй гэж итгэдэг. Гэтэл эхнэр нь бол итгэмжгүй ханддаг тий. Йосеф бол итгэл дотор байгаад идэг. Тийм итгэлийн талаар ярьж байна гэсэн үг. Фараон хаан ч гэсэн Йосефт итгэдэг. Тэгээд түн бүх фараоны ерөнхий сайдын эрх мэдлийг өгөөд цүн өөрийнхөө идэж ухаас бүгдийг Йосефт хариуцууллаа гэж хэлдэг байна. Тэгээд тийм итгэлийн талаар ярьж байна гэсэн үг. Ер нь нөхөр нь тэгж бүрэн итгэдэг талаар ярьж байна. Эхнэр нь оюутгаад ажилладаг бол нөхөр нь амар чимэр бөө арчуудад ажилладаг байсан ч гэсэн бүрэн итгэж найдвартай сууж чадаа гэсэн үг шүү дээ. Амен. Дараагийн ишлэл нь 12 дугаар ишлэлээр юу харж байгаа гэхээр бүхэл амьдралынхаа туршид нөхөртөө тэрээр мууг бус сайныг л хийн гинэ. Муу зүйл тохиолдож болно шүү дээ гэр бүл дотор. Нөхрийн талаар нөхөр нь эхнэрийн талаар муу зүйл бодож болно. Давсан жоохон ихтэй юу да, жоохон багдаа юу гэдэг мяалж болно. Гэхдээ тэр яаж ихээр эхнэр нь бол бүх цаг үед нөхөртөө сайныг л хүсэж байна гинэ. Бас л энэ бол агуу чанар те. Чи намайг юу гэдэг байгаа ингээл бас жирэл босч ирсэн шүү дээ. Бүх зүйлийг сайнаар эргүүлдэг тийм үү? Тэний ч муу хандлагыг бүгднийг сайнаар эргүүлэх нь бол бурханлаг чанар байгаа. Энэ зүйлийн талаар ярьж байна. Дараагийн ишлэлээр 13 дугаар ишлэлээр юуны талаар ярьж байгаа гэхээр майланган носыг базааж маш баяртайгаар гарна ажилдаа гэсэн. Тэн гэр бүлийнхээ хэрэгцээг хангадаг талаар ярьж байна. Гэр бүлийн тэр хувцлалт болон толгоноос нь дагуулаад хөлийн өсгийн бүх зүйлийг өөрийн гараар бүтээж тийм үү? Өвлийн хувцсыг бэлтгэдэг. Тийм эмгтээлэг талаар шинжлэлээр ярьж байна гэсэн үг. Тэгээ одоо бол бид нар бол нөхцөл байдал өөр болцсон. Юунаас захиалга авч болж байна тийм үү? Шопинг хийгээл гараа авчин эмгтэн бол тийм. Тэтгэлийн нэмэгтэй яаж нэхэд тухайн үед шопинг гэж байсан чи юу байхан чи хаашаа байсан бүх зүйлийг өөрийн гараараа уралж байгаа. Хүүхдүүдэд хувцаар хангадаг. 14 дугаар ишлэл нь хоол хүнсээ хол газраас зөөхөн худалдаачны хөлөг онгоцнууд мэдгэнэ. Тухайн цаг үед бол худалдаа намын ус бүрүүдийн хооронд худалдаа намын явагддаг. Том ингээ тээврийн онгоцнуудаар тэгэл өдөр шанигуул явдаг байсан баг. Тэр зураглалыг ашиглаж байна тийм үү? Эхнэр хүн гэдэг бол сайн эхнэр хүн гэдэг бол яг л тэр зан явдаг гэсэн үг шүү дээ. Газрын хоолыг бэрхшээж үзэхгүйгээр гэр нь хаавал байж идэх. Гэтэл хүчит цонхон захар дээр юу хийж явна. Тийм үү? Нөхөртөө өглөөнийхэн цагийг халуун шүлээн уулах гэж зүгээр хаавал байсан хүчит шонхор зах руу явж байна гэсэн үг. Уг гэрийн гаднаас аваад ич боломжтой байдаг. Гэтэл чадварлаг эмэгтэй бас нэг шинж чанар нь бол тэвэнд бэрхшээдэг байна шүү дээ. Хоош ихэл гараал алтан буудлыг гараал гэрээ хэрэгцээ хангацдаг гэсэн шүү дээ. Зарим эмэгтэйчүүд. Ерөөсөө тийм үү?
энэ дотор мэрэгүүхэн яваад байна л да. Чааш нь 15 дахь ишлэл дээрээс харуу бүрийгээр тэрээр босож хамаг бүлдээ унд цай бэлтгэнэ. Зааварчлагын шивгчин бүсгүүчүүдтэй зааж бас хэлнэ гэсэн. Цагийг маш их үнэлж үздэг, цагийн төлөвлөлт хийдэг эмэгтэй байна тухай ярьж байна гэсэн. За та амьдралдаа энэ зүйлийг чухал гэдгийг мэдтэн үү? Өдрийн төлөвлөгөө гаргах. Энэ бол бид нар ялангуяа бид нар Библиэд бидний юу хэлж байгаа гэхээр та нар цагийг авраа гэж хэлдэг байгаа шүү дээ. Учир нь өдрүүд нь бозор болоо гэж хэлж байгаа. Цагийг яаж аврах юм бэ? Цагийг төлөвлөдөг хүн авардаг байгаа гэсэн. Цагийг төлөвлөдөггүй хүн бол өдөөс өмнө ба өдөөс хойш гэсэн хоёрхан цагтай. Тэгээ тийм хүн эцэст нь яадаг вэхээр бүх зүйл орой болоод тэгэхээр яагаад амжсангүй вэ гэж өөртөө гайхширдаг тийм үү? Амжуулдаггүй. Тэгээ өөрийгөө зөвтгөх бүх зүйл түгжирлээс боллоо гэж ярьдаг. Харин ухаалаг мэргийн эмэгтэй бол бүх зүйлийг үүр цагаас өмнө ахуулаад бүх өдөрдөмжөө гаргаад хийх ажлуудын жагсаалтаа гаргаад цагийн төлөвлөгөө маш сайтай байдаг гэсэн үг. Дараагийн ишлэл. 16 дугаар ишлэлээр юу нэлээд ирж байна? Газрыг нэгтлэн үзээд худалдан авалт хийн гинэ. За энэ дээр бүгд хамсаа харъя. Тэр хин их зав чөлөөгүй ажиллаж яж байгаараа бас бизнес сэтгэлээ гэж амар явж байна. Ерөөсөө банк 24 цаг мөнгө бодостой. Та нар эхнэр дээр инфляцид харахгүй. Энэ зүйл дайдаг тийм үү? Ялангуяа Монгол эмэгтэйчүүд бол 90 оноос хойш бол эрчүүдийг хол тасархаа хийсэн шүү дээ. Эрчүүд нь төөд ир жалгандаа унаад бидний ярьж хахад эмэгтэйчүүд хамаг ганцхан 8 урт хойшоо яваад ажлыг амжуул гэр бүлээ авч яваад тийм зургуудыг би амьдралын дотор нь би байж харсан учраас яриад байгаа. Энэ бол бодиттой зүйл. Банк санхүү гэр бүлдээ илүү мөнгө олох боломжтойг хайж идэг гэсэн. Тэгээ газрыг үзээд худалдан авалт хийдэг нэ. Тэгээ худалдан авалт хийсэн зүйл нь юу болж байгаа нөхөд тэрийг зүгээр нэг үйл хөдлөх хөрөнгө биш. Өөр ашиг өгдөг хөрөнгө биш. Бүр өөрийг нь өөрөөр нь авч яваад явдаг тийм бизнесийг бас босгож байгаа байхгүй юу? Усан үзмийн мод хариална гэдэг чинь бол тийм үү? Энэ бол цаг хугацаанд үр жимсээ өгдөг, ашиг орлогыг нэмэгдүүлж идэг. Үүнийхээ төлөө буруу мөсхөө эмэгтэй хүн суугаад байхгүй гэсэн үг. Тийм зүйлд эмэгтэй хүн яаж ирэхээр тийм ухаалаг бизнес сэтгэлгээтэй. Тийм эмэгтэй хүн бол бас нэг төгс 13 тэгш эмэгтэй нэг дотор байдаг байх нэ. За. Цаашаа яаж ирэхээр 17 дугаар ишлэлээр тэрээр ууцаараа хүчийг бүсэлж гараа хүчтэй болгоно гэнэ. За энэ ишлэл бид нар юу харуулах гэдэг нь гэхээр орчин цагт бид нар бол та нар гадаа гарч ир гэрт орж юм болно гэдэг үг сонсч байсан уу? За энэ үгийг хамгийн их хэрэгжүүлдэг бол эмэгтэй хүмүүс байгаа тийм үү? За үүнийхэн төлөө бүгд ирчүүд халах ташлтыг эмэгтэйчүүд өгөө. Тэгээ та нар шүү үнэхээр бас тийм ирчүүдийн дутагтаа олж харахгүй байгаа зүйлийг хийгээд гадаа гарч ирвэл тэр зүйлийг нөхөж явдаг байгаа. Тэгээ дөрөв мөчтэй жоо тамиртай байх талаар ярьж штэ. Жоо фитнес хоббитэй бай. Тийм үү? Би л нэг гэрийн нөхөр маань явагдээ тий. Биш. Эмэгтэй хүн өөрөө бас дасаг хөдөлгөөн. Тэр бэлдэржуулах фитнес спининг юу гэдгийг энэ цаг үед бол хэрэгтэй байхгүй юу? Өөрийгөө гаргамд нь хайж болохгүй гэсэн. Өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. Юмыг яаж битгэх. Нэг өдөр 40 битадаа ус үүрээд явах юм бэ гэх юм. Өнөөдөр нэг жишээ авсан эмэгтэйгээр бас жишээ аваад дуусгая ярьсан. Учир нь манайс бол тийм эмэгтэй юм байгаа би харсан байхгүй юу? Өвөл болохоор яасан мал өвлийн ичээ авахгүй л порттой нөхөртөг хамт хараад тэнд нь үхэл цохиж аячаал нядлал тэг өөрийн гараа штэ. Би бүр сонсоод шок. Тэгээ эвдэл тэгээ порт дээр ачаад хамт ирсэн. Нөхөртөг хамт ээжлээд машинаа бариад хинтий гэсэн. Вау. Тэгэд энэ цэгээрээ сууж яхад тим шин шанаар юус харагддаг байхгүй юу? Ямар гоё эмхтээлэг юм бэ гэж. Гэтэл цаавар бол амар том ажил амжуул явж байгаа байхгүй. Монгол эмхтэй. Миний мэтгэл тийм байна. Тэгээ манай тандал тийм эмхтэй зөндөө байгаа гэж итгэж байна. Амен.
Манай эхнэрч бас цагтаа бол ажлыг бол омолзуул явсан л да. Адууг бол хурааж л явсан байгаа байхгүй. Тэ. Тэгээ натаас уусаас хойш нэмэгтэйлэг болоод байгаа болохоос биш. За. Тэгэхээр энэ зүйлийг үзье гэдэг эрхчүүд нь хоошоо суугаад байж болохгүй тийм үү? Итгэвтэй байя. Тэ. Тэгээд дараагийн штэл. За та нар намайг хаяаж байгаа нь хазаарлахгүй би жоон далайгаа явчих тийшээ. Тэгээд хошин шиг ойж байгаа сүлдээ бүр онгоо яриад. Дараагийн штэл 18 дахь штэл. Үүсэнд бүтэмжтэй байгааг тэр мэдэх тул дэнлүүн шүнжин бөхнөө гэсэн байна. За эхний нүгийг харах юм бол үүсэнд бүтэмжтэй байгааг тэр мэднэ гинэ. Энэ юу харж байгааг маш их ажиллаж байгаа. Тэр юуны төлөө ажиллаад байгаагаа үр дүнгийн хэмжиж чаддаг эмэгтэй байна гэсэн үг. Маш олон зүйл хийгээд байна. Тэгээ үр дүн яг юу юм бэ гэдгийг тооцоолж чаддаг байх талаар ярьж байна. Энэ бол ухаалаг эмэгтэй шинж чанар. Өдрийн 16 цаг ажиллажал үр дүн байхгүй бол юуны төлөө ажилласан байх вэ? Тэ? Үр дүнгээ сайн тооцдог юм бол үүнийг хараад урамшиж байгаа байхгүй. Тэгээд тэр юм яаж ирэхээр үргэлжлүүлээд шүн дүндл хийх хүч чадалтай байна гэсэн үг. Юу нь ийгээд байгааг мэддэхгүй тодорхойгүй зүйл байвал үр дүн мэддэхгүй зүйлийн төлөө шүнжэнгөө суугаад ямар амжилт болох вэ? Дэмий хөдөлмөрсний шинж болох байхгүй. Тэгэхээр өөр нэг орчуулган дээр юуны талаар ярьдаг гэхээр үр дүнг нь үзээд урамшнаа гэж байдаг. Өөрийг урамшуулдаг. Урамшуулдаг байх хэрэгтэй эмэгтэй хүн өөрсдөө. Бүх юмыг л гэр орон нөхөр минь гэдэг байх шүү дээ. Нэг онгоо байдаг шүү дээ. За би бас нэг ярьчээ тэгээд фэсэл явж ирсэн. Нэг Орс Иван байна. Эхнэртэй нэг карманаас мөнгө гаргаж өгчээ. За миний энэ хайртай нэг ганц пив аваад ирэж гээд нэг уух юм аваад ирчихсэн. Тэгээ эхнэр нь яг тэгээд дэлгүүр яваал эхнэртөө уух тухтай юм аваач тавьчээ. Тэгээд араас нь тэгээд амар гимшингүү болгоомжингүү харцаар нөхрөлөг хараад уутаасаа нэг гаргаж ийн гинэ. Тэр нь юу байсан гэсэн чи болон шив гарч ирж байна шүү дээ. Хариултанд нь юу гэсэн үг вэ те? Өөрийгөө бонусыг өөртөө зориулж штэ. Өөрийгөө нөхрөнд урамшуулж чадахгүй бол өөрийгөө урамшуулдаг байх хэрэгтэй штэ. Хариулт мөнгөнд нь болон шив боод өмсөж чинь гэж хэлээ штэ. Тэ? За ийм байгаасаа гэж бас ганц боломж олцсон дээр бас хэлье. Тэ хэрэг нөхөр чинь мэдрэмжгүй бол шүү дээ. Тэ? Хариулт мөнгөнд нь Турк яваал, юу яваал, юм уу явдаг ч амардаг ч юм яадаг ч юм тэгэл шопинг хийдэг ч юм уу. Хаяаж өөрийгөө урамшуулдаг. Дараагийн ажлыг хийхэд эн чинь мотивац болно шүү дээ, тэ? Шүнжин ажиллах эрт хүч нь болох байхгүй юу? Тэгээ мөн энэ дээр юу гэж ихээр ихэсэнд бол дуусгадаг гэдэг энэ чанд гарч ирж байна. Ажлын суусахгүй шүнжингөө суудаг байх нь шүү дээ. Гом ажилтай юм шүү. Дараагийн штэл 19 дээр гар нь ээрүүл дээр зэхээстэй, хуруу нь ээрүүлийн дамар бариастай гинэ. За би нэг орчуулаас харах юм бол ерөөсө хуруу гаран дээрээс уян юм баха. Ерөөсө намилзаар нахилзаал, гөрвөлзөөл ерөөсө намилзаар нахилзаал явдаг юм шиг байна. Бас нэг тийм эмхтэй хүн. Эмхтэй хүний бас нэг хамгийн гоё эмхтэйдэг шин чанар нь юунд орчдөг? Гарандаа орчдөг ширдэг. Хүний гарыг хараад бас дүгндэг байгаа шүү дээ. Энэ бол нарганы 80% ч гэсэн үнэний орт байхгүй юу? Тэр их гоё гараа арчилдаг, гарандаа арчаатай байна, тийм үү? Гараар нь харж бас эмхтэй хүнийг бас шинждэг юм байдаг. Тийм учраас энэ талаар энэ ишлэл минь юг харж байгаа гэхээр гар нь гоё гоёмсог багтлаар ярьж тийм үү? Ерөөсөө төгөлдрүүд байх юм бол солиоруулна. Гитар өрөөл өөлүүлнэ. Тэ? Ерөөсөө тийм төгс төгөлдөр хуруунууд нь ерөөсөө байнга л ажиллагаатай. Тэгэл үйлэн дуран гэж байгаа байхгүй. Тийм эмхтэй байна. Тэр бас шинж чанарыг харуулж байна. Одоо манай Магдалины охтууд бол дуусан дундаа өөрсдөө уйлж байгаа тийм. Зүүн нь бол гитараар нь уйлж явах хэрэгтэй байхгүй. Яванд бол тийм болоосаа гэж ирөөш. Тэ. Манай бүжээ дээр бол хуруу гараар бол тэ. Юу тохиороо эргүүлэл бөмбөр дээр бол тийм боломжтой байхгүй. За. Цааш нь явъя. 20 дугаар эшлэл дээрээс.
Ядуст тэрээр гараас сунгана. Гачигстад тэрээр галгаад дэлгэнэ гэсэн байна. За энэ их ажны хажуугаар одоо юу яаж нөхөр эмэгтэй хүн бусдын төлөө анхаарлаа харж байна гэсэн тийм үү? Гэр бүл анхаарлаа тавьчлаа. Одоо яах ёстой вэ? Ингээд зогсохгүй. Бусдын хэрэгцээг олж хардаг байхлаар ирж байна. Туслах хэрэгцээтэй тийм үү? Хүч чадал нь хүрэхгүй байгаа нэгэнд нь хүрдэг багтлаар ирж байна гэсэн. Нэгсэндээ тэр эмэгтэй энэ эмэгтэйгээр харах юм бол зүгээр суухгүй хажуудаа бас нэг төрийн бус байгуулалттай байх нь шүү дээ тийм үү? Нэр нь юу вэ? Минэ. Одоо амийн дадаг чуулган дээр бол одоо минэ гэж том байгууллага байна шүү дээ бүр. Ашийн биш. Төрийн бус хүүхдийн төлөө тийм үү? Мөн өөр цөлийн сарнаа. Маа өөтөр өөр ямар байвд гэлээ сэргэлтөө да. Тийм мундаг хүчтэй тийм байгууллагыг авч явдаг юм таах нь шүү дээ. Тэгээ энэ зүйлийг эмэгтэй хүн тэгэхээр эрэгтэй хүнээс илүү олж харж яадаг, хийх ёстой болж яадаг. Хэрэгцээ байдаг учраас нийгмийн ямар сэтгэлтэй гэсэн үг одоо нийгмийн идэвхтэй тийм үү? Ерөөсөө түүний карьер нь бас карьераа бодож явах нь шүү дээ. Дараагийн эшлэл дээрс 21 дугаар эшлэл цас хаялахад гэрийнхнийхэн төлөө үл зовно гэж. Зузаан хувцаар тэд хэдийнэ хангагдсан байна. За бүх цаг үед ингээд бэлтгэлтэй байх хэрэгтэй л ирж байна. Бэлтгэгдсэн байх тийм үү? Өөр хүмүүс нь цаг нь болоод ирэхээр санхүүгийн хичээл сургууль оюутан болоод ирэхэд ээж нь аваад ирсэн байвал яах юм бэ гэдэг шиг тийм үү? Бүх зүйл яанага санаа зовж идэл байвал яах юм бэ гэдэг. Хоримтлуулсан мөнгө гаргаж ирж иддэг. Нөхөр нь одоо магаш маха яана гэж идэл. Энэ байвал яах юм бэ гэж гараад ирж иддэг. Тийм нэмэгтэй талаар ярьж байна гэсэн үг тийм үү? Өнтөө 7 жилд нь яг л Йосеф шиг. Өнтөө 7 жилд нь дараагийн 7 жилийн ган гачигтай 7 жилээс хамгаалахтанд бол эртнээс бэлддэг баг. Тийм нэмэгтэйг бас яаж нэхэр Библи энэ бол 13 тэгш нэмэгтэйг бас нэг юм аа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээс одоо манад нэг нийгэмд нэг юм үзэгдэл байдаг тийм үү? Төр засаг юу ч хийж өгөхгүй байж таа гэж суугаад байдаг тийм үү? Түншд нь бол байгаад байдаг. Хажууд нь 100хан байгаад байдаг. Аваад нийлүүлэлчүүл нэг меню болох гээд байдаг. Тэгээс төр засгийн гар хараа сууж байдаг. Тэгээ ийм биш. Харин байгаа зүйлээ бэлтгээд бусдаас хамаарахгүй байхын талаар ирж байна. 22 дугаар эшлэл дээрээс бүтээлгүүдийг тэрээр өөртөө урлан биеийн ёрог давуу ба нэл ягаанаар хувцаслана гэсэн. За. Жохон ор үнжлийн тал руугаа орж ирж байна. За. Үнэн шүү, үнэ. Гэдэг. Би сая хүүхдийн багш нартай нэг хуваалцаж ярьж байсан. Юун дээр харж байгаа шиг та нарт юу харагдаж байна гэж асуусан чинь. За ямарсан нөхөртөө нэг гоё харагдлаар ярьж байна. За яг наадах чинь тийм. Би л нэг 5 хүүхдийн ээж, би л нэг нөхөртөө хүүхдүүдэд нэлээд явдаг юм гээд өөрөө дэлбэрсэн суугаад байж болохгүй. Гэртээ нөхөртөө гоё харагддаг байх талаар ярьж байна. Эмэгтэй хүнийг. Тийм үү? Нил ягаан хувцаар өөрийгөө гоёно гэдэг бол өөрийгөө хүндэлж бай. Гэртээ ч гэсэн гоё гоод тийм үү? Эмэгтэй хүн ягаад авал гадагшаа гарахаар нүрээ боддtiin бэ? Бусдад сайхан харагдах гэдэг юм шиг ба тий. Тэгээ гэртээ болохоор байхгүй. Нөхөр нь бол оргийг мэдээд байгаа. Тэгээ гэртээ ч бас тийм бай гэж хэлж байгаа байхгүй. Мөн өөр энэ дэр ямар санаа гэж жоо санаачлагтай бай гэж хэлж байгаа эмэгтэйчүүдийг. Нөхрийгөө өрн дуудах тийм үү? Энэ сайхан ор байна. Энэ сайхан бүсгүй байна. Come on гэдэг. Тэгээ жоо санаачлагтай бай. Тэгвэл нөхрөө чинь бас жоо төмсчтэй заримдаа. Тэгээ тийм учраас эмэгтэй хүн яахаар бүх цагууд ерөөсөө л мэдрэмжтэй орч. Тийм учраас нөхрүүдийг намсраа нөрийн дууг дуулуул гэж байгаа шүү дээ. Гизэгний чинь үзэр яа юу гэдгээд байна гэдэг шиг. Тэр талаар ярьж байна гэсэн үг. За Библи бол яг хаа санаагаа бол ингэж хэлэх гээд байгаа тийм. Наан ингээд нэг бүс давуу мовоо гэж яриад байгаа боловч цаана энэ чинь бас үнэн баггүй. Чи амьдрал явуулаад байгаа. Яг энэ зүйлийг хэлэхгүй бол өөр хин хэлэх юм бэ? Библи хэлж байна. Амен. Амен. 23 дугаар эшлэл дээрээс нөхөр нь голдон хаалган дээр нутгийн ахмадуудын дунд сууж байхдаа хүндлэгдэнэ гинэ. За энэ нөхрөд үнэхээр атаархмаар байгаа.
нөхөр нь эхнэр нь надад амар ажилттай завгүй амжуулаад явж байгаа. Нөхөр нь бол хэдэн нөхдөд бол сууж юм л та. Өдөржингөө нэг хотын даамаа хаалганы үүдэн суугаал хов яриад базаал. Тэшин том нутгийн зөвлөлийн хүмүүс байхгүй юу? Нутгийн өдөрдөгч ахмадуудын суудаг тэр цагийг ярьж байгаа. За том агуу зүйлүүдийг ярина. Гэхдээ хажуугаар нь нөхөр нь хүндлэгдэг нэг гол шалтгаан юу вэ гэхээр эхнэрийнх нь ажилтай тийм үү амьдрал авч яваад нэгаад нөхөр нь хүндлэгдээд байгаа байхгүй юу? Гол санаа нь нэг айхлахын би айхлаа хийх нь чи хийч гэдэг шиг тэгэл нөхөр нь хамаг хүндэл магтаалыг аваад эхнэр минь цаанд ажлыг намжуулаад за би бол тэгэж харж байна. Тийм байхдаа эхнэр нь хүндлэгддэг баг гэсэн үг. Тийм боломжийг эхнэр нь өгж гинэ гэсэн үг байхгүй юу? Цааш нь 24 дугаар ишлэлээр ёрог давуу хийж тэрээр худалдана. Бүс давуу худалдаачдад бас нийлүүлнэ. За эмэгтэй хүн бол өөрийн гэсэн тийм үү? Эзэмшсэн мэрэгжилтэй байх талаар ярьж байна гэсэн үг. Мэрэгжил ажилтай. Цааны хийж байгаа бүгд бол зүгээр яг хувийн хэрэгцээний гэр бүлийн төр явсан бол одоо нэг өөрийн гэсэн тийм үү? Ажилтай. Магадгүй энэ харах юм бол ямар нэгэн зүйлийг зохицуулаад дунд нь нэг маркетинг хийгээд менеж хийгээд нэг тийм ажилтай төрөлтэй байх талаар ярьж байна гэсэн үг. Нэгнээс наваад нөгөөдд нь дамжуулаад бизнес хийдэг тийм үү? Ажил мэргэжилтэй байх талаар. Цааш нь 25 дээр ийм бүсгүй хүч чадал хүндэтгэлээр хувцалнаа гэж хэлсэн байна. Тийм бүсгүй ирэх өдрийг инээн ухтнаа гэж ярьж байна. За хүч чадал ба хүндэтгэлээр хувцална гэж ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ? Библийн ойлголт бид нар юу заадаг вэхээр Библийн ойлголтоор эмэгтэй хүний хүндэтгэл ба хүч чадлаар хүндэтгэлээр хувцална гэдэг бол Бурхны хүч чадал ба Бурхны хүндэх тэр хүндэтгэлээр хувцалдаг эмэгтэй хэлж байгаа юм байна. Өөрийнхөө дотор хүнээрээ бахархаж дотор хүнээ тэр илэрдэг гадна хашаа илэрл харагдаж байна гэсэн үг байхгүй. Гаднах үзмжиндээ бос дотор байгаа тэр бурханлаг эмэгтэй чанараараа гэрдчихэд эмэгтэй байна гэсэн үг. Тэгэхээр ийм эмэгтэй бол эндээс юу яаж нэхэ арай илүү сүнслэг бурханлаг тийм чанар нь эндээс өөрийгөө хувцалж идэг байгаа. Бас өөрийн хүч чадалтай биш. Тэр бурханлаг байдлаа хувцалдаг гэсэн үг. Тийм бүсгүй ирэх өдрийг инээн ухтнаа гинэ. Ирээдүгөө итгэлээр харж тийм үү? Филиппо номын 4-ийн 1 дээр юу гэж хэлдэг вэ? 4-ийн 4 дээр бүх зүйл талархалтайгаар баяртайгаар залбиртайгаар Бурханд талархлан өргөө гэж хэлж байгаа шүү дээ. Бүх зүйлд. Унагтай байсан ч бүх зүйлд талархлыг сонгодог баг. Ирээдүйд үнэхээр миний төлөө Бурхан хийж чадах бүх зүйлийн төлөө талархдаг байх. Хүч чадал. Энэ бол хүч чадалтай эмэгтэй шинж. Мөн энэ дээр юуны талаар ярьж байгаа нэхэр цааш нь бүгдээр өргөжлүүлье. За. Ирэх өдрийг инээн ухтна гэж. 26 дээр мэрэгэн ухаанаар амаа нээж энэ нэрлийн сургаалыг сургамжлалнаа. За, одоо энэ Бурхны мэрэгэн ухааныг бусдад ярьж заах талаар ярьж байна. Бурхны мэрэгэн ухааныг гэр бүлийн үр хөвгт болон нөхөртөө за болон бусдад Бурхны мэрэгэн ухааныг зааж сургаж дагалдуулах талаар ярьж байна гэсэн. Ямар мэрэгэн ухаанаар энэ нэрэл сургамжилнаа гэдэг. Ерөөсөө эмэгтэй хүний нэг гол зүйл нь бол дүлгөөн шинж чанар байгаа. Дүлгөөн зөөлөн гэдэг энэ шинж тэмдэг бол эмэгтэй хүнийг тодорхойлдог нэг зүйл байгаа. Тэгээ нөхрийгөө заах чинь гэр бүлийн хүүхдүүдэд зааж бусдад дагаа Бурхныг Библиэд юу гэдгийг Бурхныг таниулах гэж хүчээр биш. Зүгээр мэрэгэн ухаантар зөөлөн бодлохоор хүчээр тийм үү? Ийм бүсгүй яаж нэхэр ухаалаг мэрэгэн эмэгтэй гэж хэлж байгаа. 27 дээр орон гертэ тэрээс санаа тавина. Залхуурал гэж үггүй гэнэ. Орон гертэ санаа тавина гэдэг бол мэдээд бидний саний яварсгал сүнслэг байдлын дараа ярьж хэлсэн бол одоо үүн дээр дагалдуулахга үр хөвгтөө бурханлаг байдал дээр өсгөж, чуулгантар өсгөж хүмүүжүүл эзний үгийн хүн болох гэж эзний тэр хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлдөө эзэж үл залхуурах талаар ярьж байгаа.
Үр дүнд хүртлээ тэр нөхөр болон гэр бүлийн хүүхдүүдэд дагалдуулах талаар ярьж байна. Үүний төлөө залхуурна гэж байхгүй тийм үү? Тэгээ бидний бусдыг дагалдуулах, Христийн төлөө Христээр бусдыг дагалдуулахад бидний төлөө хүнд зогсох гэж байдаг болов. Тэгэхээр хэн нэгэн итгэдэггүй хүнийг Бурханы итгэдэг таньж мэддэг болох төлөө бид нар бол залхуурахгүйгээр бид энэ зүйлээр явдаг байх хэрэгтэй гэж санаа хэлж байна. Цааш нь. Тэгээ үр дүнд нь юу болж байгаа нөхөр өөр хүүхдүүд нь өсөж өндийгөөд ээжигээ ерөөнө гэсэн байгаа байхгүй. Ээж та өнөхөр ямар ерөөлттэй хүн бэ гэх тээ. Өөр хүүхдүүд нь бурханлаг хүн болж өсөөд тэгээд энэ их гэр бүлийн төлөө хийжсэн бүхэл гарын үсийг нь ерөөж байна. Нөхөр нь бас ерөөж байна. Нөхөр нь яаж ерөөж байна? Нөхөр нь түүнийг магтаж, олон эмэгтэй зүтгэлтэйч чи тэднээс илүү билээ гинэ. За, аргагүй шүү дээ. Нөхөр нь бол ажилгүй нэг амтнд тэгэл хотын таан баалган дээр баахан нөхрөөс суудсан, хоб бацаал ирж байна. Танай эхнэр яаж байна? Манай эхнэр ийм байна ингээл баахан мэдээлэл цуглана шүү дээ. Эхнэрүүд нь тэргээр ажлыг бол маналцуулаад явж иддэг. Тэгээ нөхөр бол бодно шүү дээ. Манай эхнэр бол ерөөсөө үнэхээр харьцуулшгүй илүү байгаа юм байна даа гэх. Тэгээд их эхнэртэй хэлж байгаа байхгүй. За би зүгээр жоо гоё хааны болгож ярьж байгаа шүү зэ. Тийм байна. Тэгээд хүүхдүүдээс магтаал авсан, нөхрөөсөө ч гэсэн магтаал хүндэтлийг бүлээн авсан. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд юу болж ийнэ гэхээр 30 дахь ишлэл дээр дур булаан байдал хуурамч гоо үзэсгэлэнч хоосон. Гагцгүй эзнээс эмээгч эмэгтэл магтаал авах учиртай гинэ. Амен. Дур булаан байдал ба гоо үзэсгэлэн хоосон гэдгийг мэддэг эмэгтэй байна талаар ярьж байна. Бусдын ямар юм уу? Нэг мөрөө нэг брэнд гараад ирчих. Тийшээ хуйлардаг нэг тийм биш. Ямар нэгэн брэнд ямар нэгэн бусдын нөлөөнд автдаггүй эмэгтэй талаар ярьж байна гэсэн үг. Өөрөө тэр эмэгтэй юу болж ирэхээр өөрөө нөлөөлөгч байх талаар ярьж байгаа юм. Тэгээ бүх хүүхнүүд нүдээ гоё болгоод хамраа өнөрсгөн хагалгаа хэлгээд байна. Би ч бас тгийгээд зогсож байдаг эмэгтэй биш байна гэсэн үг. Өөрийнх нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун буюу Бурханаар бүтээгдэж өгсөн зүйлдээ Бурхан талархдаг эмэгтэй байна гэсэн үг. Өөрийнх нь гоо үзэсгэлэнг дотроо байгаа тэр гоо үзэсгэлэнг мэдэрсэн тийм үү? Бусдаар хин нэгнээр үнэлүүлэх гэж хайдаг биш. Дотроо байгаа тэр эмэгтэйлэг мөн чанараа хэдийнэ олоод тарцсан түүндээ итгэлтэй байгаа тэр эмэгтлэр ярьж байна. Тэгээ өнөөдөр Монгол бас олон эмэгтэйчүүд маань хаашаа ханарч яадаг гэхээр хэн намайг үнэлэх бол хэн намайг үнэхээр сайхан харах чадах бол хэлчих бол гэд түүнд нь таалагдах гээд янз ингээд ханарч гүгээд байдаг хамхуул шиг салхи хаашаа бай хамхуул тийш яваад байдаг. Тэгээ энэ бол эцэстээ юу гэхээр хоосон гэж хэлж байгаа байхгүй Библи. Та Бурханд таалагдах гээд нүур амаа гой болох гээд явсны хэрэг байхгүй. Гэхдээ мэдээж гойж ирнэ хамгийн боломжоор чуулгандаа эрэхтэй. Гэтэ Бурхан бидний хүн шиг гадна талаас нь хүнийг харддаггүй гэж хэлж байгаа шүү дээ. Хүний тэр зүрхэн дотор ямар гоё чин чанар байгаа нь энэ Бурхан чухал юмаа гэж хэлж байгаа. Амен. Тэгээ энэ зүйлээс болж маш олон эмэгтэйчүүд чөлөөлөгдөх баха. Амен. Тэ. Яг бол тань шиг эмэгтэй хинч байхгүй байхгүй юу? Бурхан таныг цорын ганц байхаар цорын ганц давтагдчихгүй ааштай авиртай байхаар бүтээсэн байхгүй юу? Тэгээ үнийг хөлөөмжшээрээ тэ. Тэг гоё ааштай байх гоё байхгүй. Тэгтээ нэг дөлгөөн байдал дотор басж байгаа. Мэргүү хаантай. Тэгээд нэг өргөө ядчих тань. Чи ингээд яагаад ингээд дандаа ингээд орж яриад идэв асгараад зүгээр даруухан төлөөр яхаар би дийлчих гэж штэ гэдэг шиг. Тэгээд энэ байдал суралцсан л та тий. Яах вэ тэгэл нөгөө нэг базгад нэг сөрсөн базаа их гэдэг би бинтийг уралдаад игээд биш. Дөлгөөн байдал дотор. Тэгээ эртээ юунд нурж ундаг вэ гэхээр яг л ийм байдалд нурдаг байхгүй. За энэ бол 20 жилийн туршлагаас би ярьж байна бас. Тэ. Энэ бол хариулт их юм яриа өнөөдөр. За. Чааш нүгдэрээ юу ярьж байна? За. 30 дугаар сүүлийн ишлэл. Гарынх нь үр жимсийг түүнд өгөө. Гавья үүсэн түүнийг голдон хаалган дээр магтах болтугай гэж. Гарынх нь үр жимсийг түүнд өг.
Тэр эмэгтэй ухаалаг эмэгтэй бол биелимийн ажлаа хийжлээгээл бусдад ингээд нэг чэйжэд эсвэл ингээд олоод авах нь шүү дээ. Үнэхээр тэр хийсэн үнэхээр магтаал авах хэрэгтэй зүнд нь үнэхээр тэрийг өгөх хэрэгтэй эмэгтэйг урамшуулах хэрэгтэй. Чи үнэхээр мундаг байлаа, чадлаа ханаа. Багч чинь шүү. Энэ бүх зүйлийг авах зохистой байхгүй. Тэгээ түүний хийсэн үүсэд нь дуурж яана гэсэн юм уу? Хин нэгэн дуурахгүй хахад түүний үүс нь хийсэн бүтээсэн бүх зүйл нь хотын даамаа хаалган дээр түүнийг алдаршуулж байгаа тухайд ярьж байна. Амен. Тэгээ бүгд эндээс хараад игээд нэг дүгнэд харах юм бол 13 төгс төгөл дээр эмхтэй байна гэдэг нь бол тэр айхтар тийм сүнслэг эмхтэй бай гэж хэлээгүй байна шүү дээ, тийм үү? Ер нь жоохон ажилтай бай. Чамбаатай, самбаатай, ухаалаг, суусан газараас шороо атгацдаг. Тэ? Нөхрийгөө гоё ингээд тийм үү? Байх хэвээр суурьнд байлгаж идэг. Олон эрчүүдийн нэг байх хэвээр байхгүй хүндлэл авч чадахгүй байгаа шалтгаан нь эхнэр нь нөхрөө дорд үзэх ямар нэгэн байдлаар дутууг нь харж байгаа тохиолдолд нөхөр юм яадаг вөхөр амьдралаар харахад бол хин намайг хүндлэх гэдэг, хин намайг хүндлэх гэдэг өргөнжилж байна. Тэр газраас байхыг эргэтэн хүсэж байдаг гинэ. Хэрвээ ухаалаг эмэгтэй хүн бол нөхрөө гэр бүлдээ аварч хатгалж авч үтгэхийн тулд яадаг вөхөр хүндлээл завсар заагаар муулаад хүндлээл завсар заагаар нь жоон хийгээл ингээл жолоогийн бариад явж явах хэрэгтэй байхгүй. Түүнээс бөө тэр чигтэн ингээ те нөхрөө бүр хин чирэггүй юу баа гэж болтон доош нь орлох биш. Энэ зүйл чи эрэгтэй хүнд яад босдог вөхөр бүр за би ч гэсэн бүр те хэрэггүй байна. Эхнэр мал ерөөсөө тэнгэрийн амт юм байна. Нэгэл ерөөсөө байр сууриа тавьж өгдөг. За энэ бол үе үеийн эрчүүдэд тохиолддог асуудал байгаа. За тэгээ бид сая өнөөдөр бас юунууд харж ирэхээр бид дөнгөж сая яаж ирэхээр бүгдээ зан мадрын сүмээр ороод гайхалтай тэр зан мадрын хосгүй уран бүтээл бол 21 дарихийн шинжийг бүгд хамтаа үзэж байгаа байхгүй. Амен. Намайг та 21 дарих гэж ямар юм байдгийг сонирхож магадгүй. Ерөөсөө л энэ 21 дарих тэр би яг зүгээр энэ миний л нэг сонирхол одоо юу вэ байсан сургуультай холбоотой зүйл юм байгаа. Манай дээдлийн курсын нэг ах сайхан нэг өвөл шинэ бүтээлийгээ танилцуулж ингээд дуудсан байгаа. Тэгээд очсон чинь өвөл 21-д ойд 20 жилийн 30 жилийн өмнө юу хийжсэн тэргээ л хийж байгаа. Ерөөсөө зан газар занималтцсан. Юу сайжрав? 21 дарих нь л сайжраад байдаг. Нэг урам гоё биетэй хийсэн орц материал нь ерөөсөө алт мөнгө юу болд гэдэг. Өнгө зүрс сайжраал юм. Тэгээд яг гоо дүүлж ирж байгаа нэг эмэгтэй нэг дарих нэг эмэгтэйлэг шин чанарыг тодорхойлдог байхгүй юу? Ер нь бол тэгээд тийм 21 дарих. Түүнийг бадж яадаг нэг том 13 тэгш нэг арай нэг өндөртэй юм байдгийн. Ер нь хараад хахад ер нь эндээс будаатсан шүү байгаа байхгүй. Би харж дүүг харж байгаа зүгээр тэгэж. Бид нар тийм зүйлийг харж байгаа байхгүй. Монголчууд бид нар бол эмэгтэй хүнийг бол бүхэл цаг үед бүхэл байдлаар бол эмэгтэй хүний үнэлэмжийг бол харуулах хичээж байна. Шашин гарч тэр, уран бүтээл, урлаг гарч тэр. Тэгээ Библич бас бидний энэ зүйл дээр бас харуулж байна. Тэгээд нэг зүйл хэлмээр байна. Есүс төгс төгөлтөр эмэгтэйг өөрхөн хайрлах хүсдэг үү? Эсвэл Есүс ямар эмэгтэйчүүдийг хайрлсан бэ гэж бид асуух юм бэнэсэ. Тэгээ Библиэлд багт бол Библиэлд Есүс нэгэнд гологдсон, гад үдэгдсэн, муулагдсан, бие үнэлэгч, өөрийгөө үн цэнэгүй болгосон тийм л эмэгтэйчүүдийг Есүс хайрлсан байгаа. Тэгээ би эндээс юу хэлэх гээд нэхэр чуулган бол сайнтай муутай янз янзын хүмүүсүүдийн хэлбэр тусаас тогтож байгаа. Бидний дунд үнэхээр мундаг ийг 13 тэгш эмэгтэй шиг хүмүүс явж байгаа. Эсвэл амьдралаа алдчихад босгож ядаж яваа эмэгтэйч бас байгаа. Тэгээ бурхан биднийг харахтаа нэг цул байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Тэгээ бид хамтдаа чуулган байхдаа бидний хамтдаа чуулган бол Христийн сүд бүсгүй гэж Библи хэлж байгаа. Тэгээ төгс биш чуулганыг төгс бурхан Есүс өөрийн дотор төгс болохоор бидний бүтээж байгаа шүү. Тэгээ бурхан биднийг голоогүй. Бурхан энийг ч алга үзээгүй. Тэгээ бидний өөрийн дотор төгс эмэгтэй
боломжтой гэж биднийг харж итгэсэн учраас биднийг дуудсан юм ахтусаа. Бидний амьдрал янз янз байж болно. Тэгээ бидний байр суурь Бурханаар өрөмжилсөн байр суурь бол хэдийнэ Бурхан биднийг зөвтгсөн юм шиг ахтусаа. Амен. Та бол Бурханаар зөвтгсөн эмэгтэй шүү. Гинч таныг гинч биш үнэлж байхад Бурхан таныг хамгаалж байхад хэн таны эсрэг зогсох вэ? Бурханд бүх алдар нь байх болтугай. Халелуя. За дараагийн За эзэн бурхан бүх алдар нь ахалтгай. За бас олон эмэгтэйчүүд бас хүрэлцэн ирсэн байна. Бүгд